Монголын ардчилсан хамсгалагч өмнөхөө үгүйсгэж чиглэж байна. Бид 70 жил бүтээх философиор явж 7 жил гаруй нурaan сүйтгэх философиор амьдралаа. Их сүйтгэлийн 7 жилд Монголын эрдэм өвдгөөрөө мөлхөж явсан бол одоо илгээрээ хэвтэх цаг туллаа. Монгол үндэстний оюун санааны нэгдмэл байдал сарниж, үеийн Монгол төрийн нэгдмэл бодлого алдагдж, хэрэгдээрээ улс төрийн номууд нэртэй боловч хүн ардыг үгээрүүлэн хоосруулж, туйлдуулан ядрааж, үндэсний оюулыг хуваан завшигч, улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, тэрийн томоохон өнгөрнүүдэд аятайхан зоош болж эхэллээ. Би энэ ард түмний зовлон жаргалын дуу хоолой бол ард түмний зүрх сэтгэлийн илэрхийлэл болох ажлыг хийж байна. Яруу найрагч гэдэг чинь Монголын хэмжээгээр, дэлхийн хэмжээгээр сэтгэж байдаг. Үндэстнийхэн зовлон жаргалын дуу хоолой болж байдаг. Тэр үндэстний бэлэг тэмдэг нь болж байдаг. Тийм л хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр би амьд яваадаа их баярлж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл би энэ ард түмэнд хэрэгтэй юм байна. Хэрэггүй юм бол надад амьд явах шаардлага байхгүй байхгүй юу? Энэ дуракгуудтай хэрэлдэж тэгээд одоо ингээл өөрийгөө зовоогоол өөрөө томлогдоод хэлхэлгүйгээр хөлөөлөө явж хэрэг байхгүй шүү дээ. Тийм учраас би бол хэзээ шийдрээс айхгүй. Би ганцхан юм хэлэх байна. Энэ бол Монголын ард түмэн ялагдчихгүй. Ард түмэндээ итгэж, ард түмнээ шүтэж, ард түмнийхээ төлөө явсан хүн буруутгүй маа. Ард түмэн ялагддаг, хувь хүмүүс ялагддаг, бүлэг хүмүүс ялагддаг л байхгүй юу? Жишээ нь өнөөдөр танд энэ атгчлалыг одоо өглөө гэхэд одоо ямар хүмүүсийг одоо тэр чулуугаар одоо хамгийн түрүү донох вэ? Атгамчтан цөөхөн жолоо өгөх юм да. Гадаадын тодтолтыг хийж байгаа хүмүүсийг л туханд нь гүйчмэрсэн гэдэг. Тэднийг бол их хөрнөөс уруу хүчтэй гэж боддог. Ер нь миний амьдралын зорилго бол эцэст уран зохиолч биш. Ямар нэг бас үйл хэрэгжүүлэлтэй. Зүгээр би ганцхан Монгол улс л гадрын хөрсөн дээр улс шиг улс байгаасаа ямар ч улс оронд миний ард түмэн битгий дэвлэхүүж байгаасаа л гэж боддог. Монгол хэзээ нэгэн цагт дэлхийд хинч дэвлэхгүй улс болчихсон байдгийн бол мань мэтийн хүмүүс бол гадрын хөрсөн дээр үрд мартагдсан ч хамаагүй. Би тэгж л болж байна. Сонирхолтой цаг үед улс төрийн ертөнд давцсан ч бай. Тэг? Энэ юуны гадрын хуулийн асуудал нэлээд маргаантайгаа. Та энэ дээр бас бодлоо ярихгүй. Өнөөдөр дэлхийн нийт маш их байлдаантай байна. Энэ байлдаа юунаас болж байгааг бол зөвхөн амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл. Амьдрах орон зайгаан тэлнэ гэдэг бол зөвхөн гадраан дэлхийн төлөө тэмцэл. Тэр хондоо Хятад, Тайван руу юм уу, Орос, Чечен руу, хоёр Солонгос хоорондоо тэгээд Япон нийт дэшигээ эдийн засгийн хувьд юу гэх юм уу, энэ бүх юм бол ерөөсөө л одоо гадрын төлөө тэмцэл. Тэгэхээр эцэс дэлхийн улс орон бүгд амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл явуулж хахад Монголд ардчлагчид гэгдэгчд яагаад хондоо гадраа хөдөлтөй гэдэг байгаа юм бэ гэдгийг сонирм байгаа. Тэр Монголын амьдрах орон зайг багсгаж гадрын одоо гадаадын хөдөлтөнд гэдэг байгаа хүмүүс үнэхээр Монгол хүн мөн үү биш үү гэдгийг шалгах хэрэгтэй. Ер нь одоо ингэж хэлж байгаа улсыг бол 7 хуваар нь шалгах хэрэгтэй. Жинхэнэ Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй. Эцнээс Чингис хааны үеэс эхлээд ер нь тэгээд тэрнээс модон шинийн үеэс эхлээд тэгээд үеийн одоо бид өвөгдөөс олон 100 мянган жилийн одоо турш цусан урсгаж амийн өргөр сөөм газрын төлөө амийн урж ирсэн шүү дээ. Тэгэхээр эцэс яах гэж газрын төлөө ингэж тэмцэл өрнөд байсан. Хожим хойч бид бол энэ газар шороон дээр амьдрах хэрэгтэй, бүрэн хэрэгтэй, тусгаар ус байх хэрэгтэй болохын тулд энэ тэмцэлд амиа өгсөн. Чингэнжив яах гэж одоо тэгж өгсөн. Хатанбаатар яах гэж өгсөн. Жанжин Сүхбаатар яах гэж одоо тэмцсэн. Зөвхөн газрын төлөө. Тийм учраас газраас илүү үнэтэй байхгүй. Газрыг үйлдвэрлэж болдгоо, үржүүлж болдгоо. Ийм юм байгаа. Бусад юм бол үйлдвэрлэж болно шүү дээ. Завалга Монгол улсын хувьд яг шийдэх нэгэн чухал цаг үе болж байна. Энэ бол улсын хурал. Энэ хаврын сонгуульд оролцохын тулд уран бүтээлээ бол нэлээд хэдэн сараар хойшин тавиад байна. За яг хөө зүгээр миний хувьд бол дуутай шуутай явахаар өнгөрөө гэдэг, дуугаа томоотой явахаар дөнгөө гэдэг, дундуур нэг явахаар бөөрөнхий гэдэг ийм орчинд яаж явах ёстой юм бол даа гэж заримдаа боддог. Гэтэ ямар ч байлаа гэсэн хүмүүсийг дотоод сэтгэлдээ хайрлах тийм нэг гэгэн харин миний сэтгэлд байж өг. Гадаа талдаа би хувийн дайсан бол надад байхгүй. Би хувьяасаа болж илүү өдөржтэй мууган ч өдөржтэй юмсрангоотой ердөөсөж модоогүй. Тэгэд над хувь хүний хувьд бол муу юм хийгээгүй. Тэгэд улс орныхон төлөө эсвэл одоо янз бүрийн эдрээтэй асуудлуудаар санал зөрөлдөж энэ нэг хөрний ашигт харьцуулж байна гэж үзэл муудаж байна. Тэгэлж гэсэн би тэдэнтэй маргалдаж янз бүрээр хэлсэн ч гэсэн дараа нь бол хүнийхээ хувьд аварч тэдний хүнийх нь хувьд өөрөө шаналж өргөх юм уу
харамсах юм гарч л байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол улсын эрх ашигт харшилсан юмыг бол одоо тэгээ хэлэхгүй байж чаддгүй л миний хамгийн Зөвхөн нарыг харсандаа ч гэсэн л одоо хүн баярлах хэрэгтэй шүү. Амьд явна гэдэг бол асар их гайхамшиг. 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 Хүмүүс чийжсэн бид нар бол мэдээж хүн амьдралаа дэвшлүүлэхийг бодно. Тодорхой нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэж байдаг юм уу? Компаниуд тэр бас бэхжихийг бодно. Хамгийн улсын сонирхол гэж хамгийн дээдлийн уул үндэсний сонирхол байж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нь бодолцох хэрэгтэй. Гэхдээ бид нар дарааллаа хийж алдаж болохгүй. Тэгэхээр бид нар уул үндэсний сонирхлыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. За тэрний дараа одоо хамгийн том бүлэг нь болох. Мэдээж хэрэг манай нийгмийн амьдралд бол энэ намууд байж гин тодорхой одоо нийтлэг болсон бүлгүүд, нам, олон нийтийн байгууллагууд тэгэхээр том нийгмийн томоохон бүлгүүдийн сонирхлыг хамгаалсан юм байгууллагууд. Тэр сонирхол нь бол одоо үндэсний сонирхлын дараа явах хэрэгтэй. Тэрний дараа мэдээж хэрэг тодорхой бүлгийн юм уу компани сонирхол байж болно. Бид нар бол тодорхой хэмжээний ашигын байгууллага тэдний хандлага хөөцөлд. Тэгээд дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дэвшлүүлэх сайхан амьдрах бодол бий. Тэр нь бол одоо бүх цаг үед л ажил байсан. Тэгэхээр энийг бас тооцох хэрэгтэй. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний юм одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно. Одоо энэ бол бус тарны жишээнээр бол харагдчихвд улсын сонирхол хойшин тавиал эхлүүл бус сонирхол нь дээш гарч байна. Тэр энэ дараалалаар сайн бодож явах хэрэгтэй юм шиг. Тэний сонирхлууд бол байнга байдаг ялч нийгэмд тэрийг зөв уялдуулах энэ дарааллын зөв барих асуудал юм байна. Өнөөдөр АМХ компани өмнөөс Монголын төрийн хүмүүс хариулж байгаа нь харамсал төрүүлж байгаа. Хоёрдугаарт АМХ компани өнөөдөр Монголын төрийн ялангуяа Монголын парламентын гишүүд болон Монголын ард түмэнд мэдээллээр хангаж чадаагүй. Гуравдугаарт нь ерөөсөө өнөөдрийн засгийн газартаа байгуулах гэж шахаж байгаа тогтвортой ажлын гэрээнийг бид араас нь хөөцөлдөж үзсэн их хурлын гишүүний хувьд. Хэрвээ ийм гэрээ байгуулагдах юм бол Монголын ард түмэнд бол үнэхээр хохиролтой. Ийм учраас ийм гэрээг бол хизээш байгуулж болохгүй. Байгуулах юм бол бид хамтарсан 50-50%. Яагаад АМХ компани Торонтогийн болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээр хувьцаа зарж болдог. Монголын төр үнэхээр энэ гүйцээ хамтран ашиглах замаар энийг зарж борлуулж мөнгө босгож болдог юм. 500 сая доллар босгож болно шүү дээ. Юу гэдэг юм? Социализм үеийн окей. Эдгээр уулын үйлдвэр жишээ нь Зэсний баяжмалыг Орос Монголдоо 51-49-ээр хийсэн. Монгол Орос цэвцбэт гэдэг нэгдэл. Монголын бас баялагийг гадагш нь зөөж гаргадаг уул уурхайн үйлдвэр. Бас 51-49-ээр хийж ирсэн. Одоо зах зээлийн энэ систем үр ашигтай эдийн засгийн тогтолцоо шилжчихэд байгаа үед ийм шудраг биш гэрээг хийх юм бол өнөөдөр үнэхээр Монголын ард түмэн хүлээж авах.